За сайн байцгаана уу. За өнөөдрийн энэ гайхалтай өдрийн мэндийг та бүхэндээ хүргэе. За манай чуулганаас явуулдаг үгийн илчлэл подкаст маань өнөөдөр шин дугаараа та бүхэндээ хүргэж байгаадаа маш их баяртай байна. Бидний подкастын сэдэв маань бол Изабель сүнсний тухай бид нар ярилцах юм. Энэ сүнс хэрхэн ажилдаг, ямар үүрэгтэй, яаж нөлөөлдөг, тийм ээ? Яаж таньж болох талаар бид нар дэлгэрэнгүй та бүхэнтэйгээ хуваалцаж ярилцах болно. Юуны өмнө та бүхэн маань хүрэлцэн ирсэнд тийм ээ цаг зав зарцуулаад ирсэн бүгдэд маш их баярлалаа. Жизебел сүнсийг ер нь бид нар Библи дээрээс ер нь яг хаанаас олж харж болдог вүлээ? Жизебел сүнс чинь нөгөө нэгдүгээр хаад номон дээр байдаг. Ахаб хааны Израилийн хаан Ахабын Ахаб бол Сидоны хааны охинтой суусан байдаг. Түүний нэрийг Жизебел гэдэг бөгөөд Ахабын хатны үүргийг гүйцэтгэж байхдаа хэрхэн яаж ноёрхож, хэрхэн яаж хааны эрх мэдлийг ашиглан үнэхээр энэ улс орныг завхруулж байсны тухай гардаг шүү дээ. Тийм. Тэгвэл бид нар Библи дээрээс энэ сүнс хэрхэн ямархуу байдлаар ажилтдаг Библи дээрээс тодорхой уншиж мэддэг ойлголтыг авсан байдаг те. Гэхдээ бид нар яг амьдрал дээр энэ сүнстэй нүрд тулгардаг болов. Одоо үед энэ сүнс яг тэнд үлдчихсэн тэр үйлдэлээ бидний одоо энэ байгаа энэ үед хийдэг болов. Тэгэхээр нөгөө нэг сайн хэллээ шүү дээ. Жизебел сүнс хуучин гэрээн дээрч байдаг тий. Шинэ гэрээн дээрч гэсэн өөрөөр хэлбэл нөгөө хуурамч сүмийг илэрхийлдэг сүнс. Тэгэхээр нөгөө нэг зүгээр Жизебел гэд тэр сүнс өөрөө яг хуучин гэрээн дээр нөгөө нэг гарахтаа тэр эзний иш үзүүлэгчдийн эсрэг байсан ганц сүнс маань тэр байгаа шүү дээ. Бүх эзний иш үзүүлэгчдийг бүр алж хядаад бүгдийг нь устгахжсэн сүнс. Тэгэд эрх мэдлээ тогтоохжсэн тэр сүнс байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө нэг буцаагаад нөгөө ингээд би тэгэд орох юм бол үнэхээр энэ дэлхий дээр хоёр хүчин л ажиллаж байгаа гэж байгаа шүү дээ. Бурхны хаант улс, сатаны хаант улс. Энэ хоёр хаант улс чинь хоорондоо тэмцэлж дэлхий дээр. Тэгвэл энэний хамгийн том төлөөлөгч нь юу вэ гэхээр Сатаны хаан улсын хамгийн том төлөөлөгч эрх мэдэл байх тэр сүнс бол Жизебел сүнс байгаа байхгүй. Тэгэхээр Жизебел сүнс гэдэг ингэнгүүт зүгээр ингээд нэг сүнс энд ингээд байж байгаа юм байна. Үгүй. Тэр сүнс хаасайгүй байдаг. Гэр бүлдэж байж болно. Тэ ажил төрөл энэ хаасайгүй сүм чуулган дээр хүртэл нус хэлбэрээр ажиллаж байгаа боломжтой. Тэгэхээр нөгөө нэг бидний одоо мэдсэн зүйлээс гэхэд Жизебел сүнсийг одоо ингээд нөгөө харахад тэр хүн Жизебел сүнстэй хүн ч гэсэн өөрийгөө би Жизебел сүнстэй гэж мэддэггүй гэж байгаа. Мэддэхгүй байх тэр нууцлан. Тэгсэн мөртлөө тэрнийхээ дарангуйлал тэр сүнсээрээ удирдуулаад хууртаад яваад идэг. Сатан бол нөлөөлөгч шүү дээ. Тэ? Сатан бол нөлөөлөш. Түүний хамгийн том одоо зэвсэг нь Жизебел сүнс байгаа байхгүй. Тэр Жизебел сүнс бол ганцхан сүнс биш. Жизебел сүнс бол бүлэг одоо сатаны одоо бүр ингээд бүлэг одоо багцсан. Тэгээ жинхэнэ одоо ингээд хаад ноёдод нь жагссан одоо ингээд ажилдаг ийм сүнс байгаа байхгүй. Тэгээ энэ сүнс дэлхий дээр одоо юу гэдгийг хүн төрөлхтөнд бүх гэр бүл, ажил, байгууллага, сүм, чуулган бүгдэн дээр нь ажилдаг. Бүгдэн дээр нь ажилладаг байгаа байхгүй. Тэр ямар байдлаар ажилдаг вэ гэхээр нөгөө тийм нөлөөлдөг тэр арга барилаараа ажилдаг. Тэр яаж нөлөөлдөг вэ гэхээр одоо тухайн байгууллагч бай, тухайн сүм чуулганч бай тэнд нэг ашиг сонирхолтой, нэр хүнд алдар дуртай, эрх мэдэл дуртай, аминчхан одоо зүрх сэтгэл нь өөрчлөгдөөгүй. Одоо жишээ нь бурхны сүм чуулганд явдаг хүмүүсийн дотор зүрх сэтгэл нь яг бурхны үгээр цэвэрлэгдэж угаагдаагүй, өөрсдөө дотроос өөрчлөгдөөгүй байгаа тийм хүмүүстээр ажиллах тэр хүмүүс нөлөөлөх одоо үе таалга боломж нь нэгдтэй байдаг. Тэгээд нөлөөлөөд ингээ ажилтдаг. Тэгээд тэр хүмүүсээ амжуулж ажиллаад яадаг вэ гэхлээр тэрүүд дандаа нөгөө сатан гэдэг шүү дээ. Алж устгахаар, нураахаар гэдэг гэсэн тэр ажиллаа л хийдэг. Тэр юуг алж устгах нурааж байгаа. Одоо махан биеийн хүмүүсийг алж устгах байгаа юм уу? Үгүй энэ цаан сүнслэг хүмүүсийн сүнслэг амьдралыг өрөөлөөд бурхны хангамжууд тэр сүнслэг тэр мөнх эцсийн тэр ахартай мөнх ам аварж энэ бүгдийг устгах ажлаа ингэж хийдэг байхгүй.
Тэгээд бид нар бас энийг бас сайн ойлгодгоо ингээл бохир сүнснүүд л одоо ингээл ажиллаад хүмүүсийг ингээд яагаад байдаг гэдэг чинь яг манай сүм чуулган дээр бол одоо тий энэ Жизебел сүнсийг таних энэ Жизебел сүнсний одоо ажлууд яаж хийгддэг тэр Христийн нэгдмэл биесийг яаж нураадаг Христийн нэгдмэл биесүүдийг яаж хагаралбууд бутаргаж ховж ярьж хооронд нь маргалдаан болгодог тий энэ ажлууд нь бол яг энэ Жизебел сүнсний бүлэг ийм төлөвлөгөөтэй ийм залмих одоо тэгээд манипуляц их мэдлэг гартаа авах хин нэгнийг хянах гэх юм олон ингээ янзын хэлбэрээр нөлөөлж ингэж ажилтсан байна гэдгийг бид нар ингээд өөрсдөө ингэж үзлээ харлаа тэгээд ингээ гэрчлэгээр бид нар ингээ бүгдээрээ сууж юм тийм ээ. Тэгээд гол нь энэ ахан дүүс нэгдмлэр амьдрах нь хичнээн сайхан хичнээн тааламжтай бай. Энэ нь нөгөө 10-аас хадгаар уусдаг. Тастаа үн цэнтэй тастаа адил. Миний Сионы уус дээр буудаг Хермоны шүүдэр адил. Энэ газар эзэн ерөөлийг мөнх амийг тушаасан. Тэгэхээр бидний мөнх ам, бидний аврал, Бурханаас ирэх ерөөл тэр ахан дүүсийн нэгдмэл Христийн биетэй холбоотой байгаа байхгүй. Энэ ахан дүүсийн нэгдмэл Христийн биеийг хагаралдуулж, хуваагдуулж, эсвэл одоо юу гэдэг энэ Христийн биеийг ингэж тарж бутгах те ийм л ажлыг сатан хийж чадах юм бол тэр сүм чуулган тэр хүмүүсийн ам авралыг улгаалж алж устгах ажил нь бүрэн биелэгддэг юм байна. Сатаны ажил. Энэ учраас маш бидний одоо сэрэмжиж анхаарах ёстой зүйл бол нэгдүгээр бидний дунд харалдаан байна уу? Бидний дунд маргалдаан байна уу? Бидний дунд хуваагдал байна уу? Ховж байна уу? Эсвэл хэн нэгэн хүн тэ өөртөө хүмүүсийг татаж тийм үү одоо пастраас уруулж байна уу эсвэл өөртөө ингээд өөрийнхөө нөлөөнд дор оруулж тийм үү уруу татаад хуваагдуулаад тэр их мэдлийг ингэж хуваагдах ийм ажил хийж гэнэ үү гэдгээс ингэж ажиглах хэрэгтэй юм лээ. Тийм байна. Тэгэхээр түрүүн ярин дунднаас нь тийм юу болж штэ одоо яг бид хэд тэгвэл яг одоо энэ цаг үед ичгсэн энэ сүнс яг адилхан тий хүний ерөөс амьдралын бүх талбар дээр гэр бүл, ажил, тий байгууллага, сүм чуулган гэдэг ингээд энэ бүхэл хүн хаана байна тэрэнд л яг энэ сүнс ингээд ажиллаа хийх гээ тий яг одоо хүмүүсийн энэ эзнээс өгсөн тэр гайхалтай хувь тавилангийг хулгайлж тэндээс нь төөрүүлэхийн тулд тий тэр авралыг тэр үннийг нь мэдүүлэхийн тулд ингээд тэр маш их аимшигтайгаар тэр тэрслүү тий ийм айхтар сүнс байна штэ. Тэгэхээр энэ сүнсийг одоо бид нар ингээд яг өөрсөн дээрээ бид нар өнөөдөр яг амьдрал дээрээ бид нар сая үзлээ гэдэг яриан донд дурдгдсан тий. Тэгэхээр энэ талаас та хэд мань бас ингээ хуваалцаач. Жишээлбэл яг юу хизээ яг энэ зүйлийг одоо мэдрөв. Яг ийм сүнстэй яг хизээ ингээд энд одоо ингээ хамт явж исэн гэдгээ одоо олж мэдсэн юм бэ. Тэгэхээр нөгөө нэг Жизебелийн сүнс нөгөө мэддэхгүйгээр өөрөө ямарч хүчгүй сүнс байгаа байхгүй. Хүчгүй. Тэгсэн мөртлөө хүчтэй нэгнийг мэддэг. Тэрнээс холдож чадахгүй. Тэрний хажууд ингээд дагаал яваад байдаг. Тэгэхээр үнэхээр одоо энэ манай сүм чуулган байр юу яа 4 жил те 4 жилийн туршид яг пастрын хажууд байжсэн хүн байдаг байхгүй. Бүр баруун гарна. Тий пастрын бүхий л зүйл дээр ингэж хамт байсан. Тэр зүйл тэр хүн дээр яг энэ сүнс ажиллаад тэгээд наана яг ингээл за гэл зөв юм шиг боловч цаанаа тэр сүнс тэр хүнээс дамжуулж маш их ажил хийжсэн баг. Хүмүүсийг холдуулдаг тий тэгээ пастрыг энэ үгийг буруу юм шиг ойлгуулдаг, буруу юм шиг холдуулдаг, үгнээс холдуулдаг, бурхан дээр байлгах зүйлийг үг нөгөө тал руу нэргүүлдэг бүр маш аялалтай. Тэгээд энэ зүйл зүгээр хүн за ийм байж таа гэж харахад бол хамгийн сайн л гэж харагдана. Тэгэхээр нөгөө нэг бурхан хэлсэн штэ нууцлагдахгүй байгаар далдлагдсан, илчлэгдсэн зүйл гэж байдаггүй гэдгсэн. Тэгэхээр энэ зүйл жинхэнэ бурханы ариун сүнсээ оршихуй дотор бурхан өөрийнхөө хүүхдүүдэд энэ зүйл байна гэдгийг харуулдаг. Тэгэхээр бидэнд бүр манай сүмийн гишүүдэд үгч ирсэн, бүр зүүд нойр орж ирсэн гайхалтайгаар бурхан яг энийгээ бүр дахин араасаа ингэж баталж байгаа байхгүй. Тэгээд эренгүүд яг энэ номлол тэгээд буцаад ингээ нөө иш үзүүлэг
Бурхны үгнээс Библиэс ингээд уншихад хөөх эн чинь энэ байсан байж тээ гэдгийг бид нар өдрөөс өдөр бурхан ингэж илчлээд байгаа хгүй тэр нь бүр гайхалтай тий. Яг эрх мэдэлтэй хүний дэргэд Тий. хамгийн ойр очиж ажиллахыг Жезебелийн сүнс сонгодог. Өөрөө хүчгүй. Тий. Тэгэхээр эрх мэдэл гэдэг чинь одоо нөгөө Бурханаас өгөгдсөн эрх мэдэл биш үү, тийм үү? Бурханаас өгөгдсөн, тослогдсон яг тэр Бурханы ажлыг хийж байгаа гайхалтай тэр эдгэр чөлөөт юу вэ те? Энийг хийж байгаа гэдгийг ингээ яг мэдсэн учраас яг тэрний хамгийн ойр байгаа, хамгийн дэрэгдэнд байгаа тэр хүн рүү Жезебелийн сүнс нөлөөж ажиллахыг эрмэлздэг. Бүр яг одоо яг тухайн тэр Бурханы тэр одоо пастор одоо Бурханы яг эрх мэдлээ тэр хүн рүү шууд нөлөөж чадахгүй дэрэгдэнд байгаа хамгийн ойр байгаа хүмүүнд нь нөлөөлөөд ингэж ажилтдаг. Тэгэхээр ямар ч пастор, ямар ч одоо эрх мэдэлтэй те хүн байлаа гэхэд энэ дээр айгу санар сэрэмжтэй анхааралтай байх хэрэгтэй байгаа байхгүй тийм ээ. Тэгэхээр дэрэгдэнд байгаа хүмүүс нь ч гэсэн анхааралтай, санар сэрэмжтэй, өөрийгөө хяндаг, өөрийгөө захирдаг, өөрийгөө шалгадаг байх хэрэгтэй. Миний зүрх сэтгэл ямар байна? Миний зүрх сэтгэлийн хандлага ямар байна те? Хандлага ямар байна? Би юу зөв байна уу буруу ингэ. Тэгэхэд ингэдгүйгээсээ болж үл тоодгоосоо болоод энэ Жезебелийн сүнс ер нь маш одоо их бааваллагаас өмчуулганд бол нэвтэрч орж нөгөө муухай залмихийн тэр нураах устгах бүх ажлуудаа хийдэг. Хийсэрч байдаг. Тэгэхээр ялч өөрөө өөрт нь бол эрх мэдэл байхгүй. Өөрөө ганцаараа бол ажиллаж чаддаггүй. Тэ ийм сүнс байна. Тэгэхээр энэ сүнстэй хүнийг, энэ сүнсний эрхшээлд нөлөөлөлд нь орцсон байгаа хүнийг тэгвэл одоо бид нэр хараад яаж таньж мэдэх юм бэ? За хүн бол өөрийгөө шалгах хэрэгтэй гэж хэллээ те. Тэгвэл гаднаас нь за тэр дотор нь байгааг бол хүн шалгахаас гадна таны гадна талд байгаа тэр Жезебел сүнсийг та яаж одоо таньж мэдэх боломжтой байдаг юм бэ? Тэр талаар ярьж өгч. Тий одоо тэр хүний одоо зан юуг нь хараад ингээд яхад бол одоо нэгэсэндээ тийм ээ их гомдонтой юм уу тэгээд одоо хүн одоо жишээ нь одоо өөрийнх нь бурууг нь хэлэх юм бол тэрийг хүлээж авах чадвар байхгүй тэр хүн тэрийг их гомдлоор хүлээж авах юм те миний зөв гэж боддог тэрнээс бол яг миний буруу нь тийм бэ гэсэн юм шаардлага яг цаад гол учир цаа шалтгаан дээр наана яг хүлээгээд авсан юм шиг царай дүр эсэгсэн ч яг дотоод зүрх тэр юун дээр бол тийм чадвар байхгүй тэр хүлээж авах тийм юу байхгүй байхгүй. Гэтэ тэр хүндээ биш цаад байгаа тэр сүнсэн тэр үнийг ингэж хуурч мэрхэлж байгаа байхгүй. Тэгээ гомдол өгдөг. Тэгээ гомдлоос яг уу тэр чинь тэгээд цаашаа гомдол чинь тэгээд үзээ ядал төрүүлнэ тийм ээ. Үзээ ядал төрүүлнэ ингээл нөгөө бохор юм чи яваад эхэлж байгаа юм л да. Тэгээ бас бардамнаад эхэлнэ миний зөв. Тийм ээ. Тэгээ тэр хүн яах вэ бас нөгөө эрх мэдэл шунаж эрх мэдлийг шуулж өөрөө тэр яг өөрөө чадахгүй өөрт нь явж ирэх байхгүй тийм учраас нөгөө пастор удирдах тийм улсуудад нөлөө өгөх ойртч одоо тэгээд нөгөө улсуудыг таацуулж өөртөө таацуулах гэж гой сайхан үгээр өөрөгдөж өөрөөсөө магтаж ийм бохор арга залим ихээр хэлж иймэрхүү одоо дүр төрхөө бас сүнсийг бол ялгаж болж байгаа. Тэгэнгүүт ямар хүмүүстэй ингэж нэгдэж тэр бохор ажлыг явуулдаг залбих байдаггүй гэхээр зэрэг түрүүний Батбаяр хэлсэн гомдомтгой зүрх сэтгэлтэй хүмүүстэй байгаа байхгүй юу? Гомдлыг ингээд цоглуулна тэр Жезебел чинь гомдсон хүмүүсийг өөртөө татна. Тэгээ тэр хүмүүсийг ард талд нь хамгаалт болох мэтэр ингэж сайн сайхан хамгаалт чинь би байгаа шүү ард чинь гэсэн тийм ойлголт төрүүлснээс болоод нөгөө хүмүүс нь гимшхийн оронд өөр дээрээ ямар буруу байгаа гэдгийг харахын оронд бусад тэр сүнслэг хүмүүстөө сүнслэг удирдагчд руу ч юм уу ахлагчд руу ч юм уу байгаа чиглүүлэн бусдаас буруу хайгаад бусад хүмүүс түүнийгээ тарааж ховжийг үсгдэг байгаад байгаа байхгүй. Манай цоглоон дээр яг ийм зүйл болсон. Тэгээд бурхан үнэхээр сайн учраас өөрийн цоглооныг хамгаалсан байгаа. Тэг бас ингээд харахад одоо гаднаас нь харахад л те
амар тайван биш. Амар тайван биш. Яагаад гэвэл сүнс хүнд яаж нөлөөлдөг вэ? Хүний оюун байдалд нөлөөлдөг. Баян оюун байдалд. Ингээд чи дутуу байна, чи долимог байна, тэ. Энэ ингээл үнэхээр мундаг, тэ. Ингээл гайхалтай бэлэг авьяасууд ингээ ажиллаад, тэ. Энэ ингээ тэгээд чөлөөлт хад чи юу хийж чадж байгаа, чи дутуу байна гэдэг юм уу, тэ. Тэр баян оюун байдалд нөлөөлнө. Эсвэл одоо юу гэдэг тэ одоо чи тэнцээ хашаа тэрэнд ингээ чи ингэж чи ийм их мэдл байхгүй одоо чи ингээд ийм ихлээр ажиллана. Ерөөсө оюун бодолд нь баа ингэж нөгөө сатан чи ажиллаж байгаа шүү дээ. Бидний байлдааны талбар бол оюун бодол шүү дээ. Тэгээд тийм болохоор тэрийг нөгөө ялан дийж тэндээсээ чөлөөлөгдөж ингэж чадахгүй амар тайван биш. Тэгэхээр нөгөө нэг энэ дээр хүний одоо бид нар бурхан хэлсэн шүү дээ. Хүн болгон аврагдаасаа бурханы мэдлэглүү ирээсэ. Бурхан хүмүүсийг өөрийн дүр төрхөөр хүмүүсийг бүтээгээд одоо бид нар яагаад энэ сүм чуглан яагаад ингээд те нэг бурхан байна гэдээ ингээд яваад байгаа. Өнөөдөр нүдэнд харагдаж байгаа зүйл нөгөө махан бие шингээл өгөөд өгч. Тэгвэл юу үлдэх гээд байгаа юм? Нөө сүнс сэтгэлчийн хаачих вэ гэдэг асуудал яригадаад байгаа шүү дээ. Энэ тамд очих уу, диважинд очих уу? Тэгвэл энэ тамд очих, диважинд очих уу гэдэг энэ нэг сүнсний төлөөл нөгөө бохор сүнс, бурхны сүнс хоёр тэ ариун сүнс хоёр тэмцэлтэй байгаа байхгүй юу? Тэгээд нэг сүнсийг аврахад тэнгэр гайхалтай баяр хөөр болдог гэж байгаа зү тэ. Тэгтэл нөгөө за энэ явж илаа энд яг ариун сүнсний бурхны төмсөн гайхалтай бурхны үгт номлогдоод олон сүнсүүд аврагдахаас нөгөө бохор сүнс чинь тэр газар руу ажиллаа хийх гэж шургална ш. Тэр газар руу яаж хийж байгаа л тэр дотор яагаад гэвэл тэр газар бурхны ажил хийгдэж гайхалтай бурхны оршихуй байгаа газар олон сүнсүүд аврагдах байгаа учраас бохор сүнс тийшээ бүр илүү нөгөө дайчтай илгээштэй тийшээ чөтгөрүүдээ илгээштэй. Тэрний яг гар хүл нь яг Жизебел сүнс орж иж байгаа байхгүй. Тэгээд үнэн юм шиг дунд нь ороо маш залтай сүнс. Дунд нь ороод ста ингээл хичээгээл явж байгаа гүүгээл ста тэгжин шүү гэл ингээл явж байгаа боловч зүгээр үл мэдэг яриагаараа дамжуулаад хүмүүсийг ингээл ховстол хүмүүсийг ингээд тэ аль болох ингээд нөгөө тэр пастрын буруу ч юм шиг тэ номлын буруу ч юм шиг ингээл нүгийн бурхны эсрэг буруу ч юм шиг болгоол тэгэл ингээл чимээгүй ажиллаа хийгээл тэгэл нөгөө хүмүүсийг аврал тэр зүйлээс нь ингээ холдуулаад идэх. Холдуулаад явуулаад идэх. Тэгтэл одоо бид нэр яг энэ зүйлийг гэрчлэх бурхан гэрчил гэсэн учраас бид нэр өнөөдөр яг энэ зүйлийг гэрчлээ сууж байна те. Тэгээд яагаад гэвэл энэ бол бидний гэрчлэл гэж өнөөдөр яриад байгаа бурханы хийж байгаа энэ бид нэр өнөөдрийн хүртэл ингэж сууж байгаа зүйл маань бидний авралын төлөө, та нарын авралын төлөө энийг сонсож байгаа хүмүүсийн аврал гэж тань сүнсний төлөө байгаа байхгүй. Тэгэхээр бурхан энэ зүйлээр дамжуулаад үнэхээр энэ Жизебелийн сүнсийн хор нөлөөнд орж үнэхээр энд аврал байшгүй гэд мэдээд ирсэн хүмүүс маань энэ сүнсний нөлөөнд ороод олон хүмүүс явсан тийм. Өнөөдөр тэгэхэд тэр хүмүүс ямар сүнсэнд ингээд ховсдуулаад явснаач мэдэхгүй хүмүүс байхыг үгүйсэхгүй. Тэгвэл бурхан энэ зүйлийг бидний гэрчлээ. Нэг зүйлийг те ямар зүйлээр ингэсэн байна гэдгээ хараа гэдэг нэг илчлэлтийг бидэнд өгсөн учраас бид нэр яг эзний үгийн дагуу өнөөдөр яг энэ суугаад гайхалтай эзэн бурхнаас гэрчилж гин. Тэгээ тэр бохор сүнсийг бас ил гаргаж гин. Энэ зүйл байдсан байна. Тэрнээс биш одоо ингээ яг бурхны одоо жишээл ингэж ярьдэн штэ. Явж байгаа сүүдэр ингээд байнга тэг хүн явж байгаа сүүдэр байна. Бурхны байгаа газар тэр бохор сүнс байгаач хизээш нуугдчих чадахгүй байхгүй. Хизээш нуугдчих чадахгүй гэдгийг бид нар одоо мэдчихээн тий харж байна. Итгэхгүй байхаар дадлагдсан, мэддэхгүй байхаар нууцлагдсан ингэж бурханд байхгүй. Тэгэхээр яг бидний гэрчилж байгаа энэ цаг үед Жизебелийн сүнс хаасаагүй байна. Хаасаагүй байна. Үнэхээр Монголын Христ итгэгч байгууллагууд, Христ сүм чуулганууд, ах дүүс нар дүүрэн байна. Дүүрэн бид нар мэдээр харж байна. За тэгээ мөн зүгээр байгууллага тэгээ зүгээр л одоо бид нар гэр бүлдээ ч гэсэн ингээд байж байхдаа гинт би ингээд одоо ялангуяа эмэгтэй хүмүүс, ээж хүмүүс, эхнэр хүмүүстэй ингээд гэр бүлээ удирдах гэж гэр бүлээ яг өөрийнхөө юунд манипуляцийн дотор тий өөрийнхөө одоо хүсэл юуны дагуу ингэж баацах гэж тий өөрийнхөө удирдлагад оргож эрх мэдлийг бүр ингээд авах гэж энэ нөхрөөсөө баг дээр гарах гэж ингэж одоо амьдарч байгаа зөндөө олон байгаа шүү дээ. Тэгэхээр эн чинь ч гэсэн Жизебелийн сүнсний нөлөө
Изабель Иесусны нөлөө. Тийм. Тэгээд бид нар яг энэ цаг үед ийм байдаг шүү. Изабель Иесус Монгол даяар сүм чуулган даяар ингэж ажиллаж байна гэдгийг л гэрчлэх нь айгу чухал. Жаас өнөөдөр яг гэрчлж байна. Мандаа хэллээ шүү дээ, тий. Эмэгтэйчүүд ганц эмэгтэйчүүд биш байгаа байхгүй. Бас эрэгтэй улсууд бас байна. Энэ Изабель Иесус гэж хяналт тавих гэсэн ингээл бас ирчүүд байгаа шүү дээ бас, тий. Өөрийнхөө иргэшээлд байлгах гэсэн. Тэгэл энэ бүгд хүртэл бас л нөгөө л муу Изабелийн сүнсэл дээр эрэгтэй хүн ч гэсэн тэгээд нөлөөцсөн явж байгаа байхгүй. Тэгээд ийм муухай бохор сүнс байдаг. Тэгээд сүм чуулганд хүртэл энэ Изабелийн сүнс яг боддоор харагдахгүй ч юм хүний сүнсэн тэр муухай өргөдөө цацаж явж идэг. Одоо тэр итгэгч нар те эсвэл ингээд тэр үнэн үгийг тэр юуг ингээд номлолыг ойлгоод тэгсэнэ буцаагаад тэр юуг хэрэгжүүлж чадахгүй өнөө тэр гоё үгийг тийм ээ барьж авсан юм буцаад алдчихдаг. Хулгайлж байгаа байхгүй нэгсэн. Одоо тэрийгээ тэгээд өөр төр хэрэгжүүлж чад. Одоо хэрэгжүүлээд ингээд зөвхт бодоод явж чадахгүй буцаад нөгөө бохор байдалтай ингээд байгаад идэг. Нэг одоо бас нэг зогсон байдалд оруулцдаг. Тэ? Итгэмжгүй, ямар ч итгэлгүй, тийм айцтай болгочих байхгүй. Тэ өөрсөнд ямар ч итгэл авахгүй айцтай. Тийм айцаар сүлжиж байгаа. Тэгээд тэр улсууд яг бас ингээд нөгөө өдөрдөгч одоо пастор тэ өдөрж ахлагч нар ч юм уу те. Тэднээс бас нөгөө муу тохио тэ одоо тэднээсээ хавд сэрдэг ч юм уу одоо буруугаар ойлголттой бодлыг ингээд өгөөд идэх гэсэн. Тийм ухаа бохор байхгүй. Тэгээд тэр хүн дээр нөгөө улсууч нь өөрсдийнхөө тэрийг зүвгээд нөгөө ойлгоод өөрсдийнхөө бодлоор хүлээж аваад идэг. Яг энэ сүнс ямар сүнс яагаад ажиллаад байна гэдэг чадваргүй болчиход шүү дээ. Одоо нэгсээ тогтонд айдастай болсон. Айдас чинь юусоо бүхнийг ингээ хүлээж байгаа байхгүй. Тэгээд одоо сүм чуулганууд хэлгээд те пасторууд нь одоо ингээ бас ингэсэн зарим сүм чуулган чинь ингээ айцаар нь хүлцсэн байна шүү дээ. Хаашаач гаргадаггүй итгэж нараа. Энэ минь чинь мэдчихлээ одоо нэгсэн Изабелийн хүлчээд байгаа байхгүй. Итгэж нарыг хүлчээд явуулдаггүй айцыг өгчдөг тий. Нөгөө хідэн хүртэл гарч чаддгүй. Тэгээд нөгөө яг жинхэнэ бурхны ажиллаж байгаа газар болохоор тий яг жинхэнэ иш үзүүлэг энэ төр бол тэр юунууд хүлээж авч чаддаггүй. Тэ нөгөө буруугаар боддог нөгөө одоо Ахаб одоо юун дээр Изабель бас тэгдэж шүү дээ. Ильяг тийм ээ. Яг эзний иш үзүүлэгчийг хүлээж авч чаддгүй харин ч бүр алах гэдэг тийм алуурч юмсан байхгүй. Тийм өчнөө нь алсан шүү дээ. Иш үзүүлэгчтэй бүр хориод алаад ингэжсэн. Тийм бохор сүнс гэдэг байхгүй. Тэгэхээр энэ маш аюултай. Энийг бол манай чуулган дээр, сүм чуулган дээр эзэн бүр илчлээд, харуулад, өгөөд, үзэгдэл те зүүд нөө бүхэл юмөр ингээд батлаад өгсөн хүмүүс тийм ээ. Тийм бүр ойроос ажиллаж идэг. Бүр тэр тусаа ялангуяа Изабель гэдэг муухай сүнс бол бүр яг өдөрдөгч пастор те бүр ахлагч одоо яг сүм чуулганд тэр үйлчлэгч улсууд руу тэр муухай бохор юу ингэж одоо талцуулж тэднээсээс одоо хүн төрүүлэх гэсэн өөрөө эрх мэдэлж унсан тэр эрх мэдлийг авах гэсэн тийм хүсэл зорилготой тийм бохор сүнс байхгүй. Тийм тэгэл сатан чинь хүн төрлөختөн дээр ажилтдаг зүйл нь болохоор шашин байгаад байгаа шүү дээ. Шашны сүнсээр дамжуулаад Изабелийн сүнс чинь одоо Библиэд ишлэл номон дээр гардаг аратан дээр суусан часвал улаан аратан дээр суусан янхан эмхтэй гэдэг шүү дээ. Тэр чинь болохоор нөгөө шашны сүнсийг шашныг харуулж байгаа шүү дээ. Тэгэл хүн төрлөختөн дээр ерөөсө төрөл бүрийн шашныг ажилуулчихна. За Христийн чуулганд болохоор тэр хуйлахыг байдлыг ажилуулчихна. Айцыг ажилуулчихна. Тэгэл нэг хүн бүгдийг хянахыг оролддог байгаа байхгүй юу? Тэгээ тэр хянж байгаа хүн өөрийгөө яаж харуулдаг гэхээр маш даруухан, маш зөв юм шиг харагдуулна. Бас маш сүнслэг юм шиг харагдуулдаг. Маш муухай залим ихээр ажиллана. Тийм болохоор түүний доор ингээд байгаа сүрэг, одоо хонин сүрэг нь ядгүй гэхээр айдас гүцтэй. Энэ бурхны хүн юм байна гэж итгээд ингээд маш том шоронд ингээ ашигдсан байдаг байгаа байхгүй юу? Гайхалтай энэ бурхны хүч чадал, бурхны гайхамшигт, бурхны иш үзүүлэг таван талт үйл ажиллагаа явагддаг чуулган дээр болохоор залим ихээр бас ажиллана. Тэгээ яаж залим ихээр ажилласан бэ гэхээр бид нар харахад ямар ч ингээд өөрийгөө ингээд сүнслэг биш гэд ингээд ийм шашинлаг шүү гэдгийг харуулахгүйгээр нууж чадсан байгаа байхгүй юу? Тэгээд удирдагч нартай их ойрхон болгож харагдуулна итгэгч нарт.
өөрийгөө удирдагчнээ ойрхон их сайн хүн шиг харагдуулна. Тэгээд итгэгчнэрийнхээ зүрх сэтгэлдээ ярина. Сүнслэг талбар дээр нь нэмэр тус болж ингэж ажиллаж чадахгүй мөртлөө зүрх сэтгэл дээр нь ингээд өөртөө татна. За тэр өөртөө татсных нь шалтгаан юу вэ гэхээр зэрэг тэр тослогдсон тэр бурхны удирдагчийг муутгаж харуулах зорилготой. Библиэлд одоо тийм зүйлсүүд зөндөө байдаг шүү дээ. Давид хааны хүү байдаг шүү дээ. Давид хаан хөгшрөөд нөгөө Соломон хааныг бурхан тусалсан байдэн шүү. Чиний хүү ингээд захирах болно, Соломон захирах болно гэдээ Давидэд иш үзүүлэг ирсэн. Иш үзүүлэг шүү дээ. Тэгээд шашинлаг сүмүүд бол иш үзүүлэгт маш дургу. Иш үзүүлгээс бүр айдаг. Тэгэхээр Давид хаанд иш үзүүлэгт итгэсэн. Тэгэхээр тэр Адония гэд хүү бид Абсаломын доотлих нь хүү билүү дээ. Тэгэхэд өөрийгөө өргөмжлөд эхэлсэн. Тэр хүү юу хийсэн бэ гэхээр би ингээд айгүй мундаг шүү, би сүнслэг шүү, би сайн шүү, маш сайн гэж тэгээ Давид хааны хүү шүү. Ингээд өөрийгөө удирдагч шүү гэдгийг бусад хүмүүст итгэж харуулсан байгаа хгүй. Тийм болохоор маш олон хүмүүсийг дагуулсан, удирдсан, эцэст нь ялагдсан. Манай сүм дээр ч мөн энэ үйл ажиллагааг Жезебелийн сүнс, Жезебел гэж нэрлэдэг те, Жезебелийн сүнс ажилласан. Одоо тэгээ ялагдсан байгаад үнэхээр бурхандаа талархаж байна. Энэ сүнс гэдэг бол нөгөө хин ямар тослогоотой, тэ ямар хүч чадалтай, ямар эрх мэдэлтэй гэдэг маш сайн мэдэн штэ. Сүнслэг учраас тэр сүнслэг зүйлийг харж мэдэж чаддаг тийм ээ. Бид нар бол нөгөө Михаил нүдээр бол яг тэр болгон бас хараад ич чаддгүй тийм. Тэгэхээр энийг бол нөгөө яг нөгөө бурхнаас үнэхээр тослогдсон тэр бэлэг авиасыг авсан, бэлтгэгдсэн, тэр галан дундуур шалгагдсан тэр пастор, тэр ахлагч те. Энэ хүмүүс бол энийг бол бас сүнслэг эдгээр зүйлсийг бол бас мэдрэх чадвартай болсон байж дээ те. Тэгэхээр энэ ийм үед одоо бурхан бол нөгөө итгэмжтэй хүүхдүүд буюу зөв хүүхдүүдээ тэр аюул руу орохоос өмнө бол урьдчилж сануулж мэдүүлж те. За одоо энийг энэ зогсооно гэд тийм ээ. Тэр яг тэр цаг хугацаанд ирэх үед нь гэж мэдүүлж штэ. Тэ энэ суулвал одоо энэс илүү цаашаа явбал энэ маш аюултай зүйл болох учраас яг энд нь зогсоох хэрэгтэйгээд мэдээд ингээ мэдүүлж ин тэ. Тэгээ бас энийг гадна талаас нь ингээ харахыг бас ингээ сая гоё тодорхойлж хэллээ тэ. Ямар шин чанартай байдаг талаар бүтэн гоё тодорхойлж хэллээ. Ийм хүмүүс одоо удирдагч, ахлах, пастор одоо ямар нэгэн эрх мэдэлтэй хүмүүсийн дэргэд байх нь өөрт нь ашигтай байгаа тань. Тэгвэл энэ нь яаж нөгөө сул дорой итгэгч хүмүүс харахаараа бол яаж харах вэ? Энэ хүн ямар нэгэн байдлаар эрх мэдэлтэй юм байна. Энэ хүн ямар нэгэн байдлаар одоо энэ ахлагч, энэ удирдагч эрх мэдэлтэй, сүнслэг эрх мэдэлтэй хүмүүстэй хамт байгаад байгаа учраас энэ хүн маань бас тийм хүн юм болов гэдэг те. Ийм итгэлийг тийм хүмүүсийн тэр харах өнцгийг бий болгож өгч जैन те. Итгэлийг хүлээж авч जैन те. Энэнгээр нөлөөллөө үүсгэж эхэлж штэ. Энэ маш айхтар залтай ажиллаж जैन те. Тэгэхээр яг ийм үйлчлэл рүү ийм хүмүүсийг оруулбал ер нь ямар хор хөнөөл учруулах юм эрх мэдэл олгочвол болох вэ? За тэгэхээр бид нар яг одоо яг итгэгч хүмүүс тандаж ярьж байгаа учраас сүм чуулгануудаас энийг мэдээсэй гэж ярьж байгаа учраас илүү сүм чуулган талаас нь яриа тийм ээ. Хамгийн түрүүн бурхны ажил хийгтгэл зогсно. Тэр чинь бурхан өөрөө хэлвэл өөрийнхөө ариун хүмүүс өөрийнхөө зөвхт болгож байгаа зүйл дотор эзний ариун сүнсний оршихуй дотроо эзэн өөрийнхөө чиглүүлгийг, өөрийнхөө бүх зүйлийг өгдөг. Тэ? Тэгтэл өөр сүнс ороод ирэхэд тэр сүнс чинь бурхны ажил тэмцэлж байгаа учраас бурхны ажлыг зогсоох гэж оролдоно. Тэгээд нэг 20 дугаарт яах вэ гэхээр ерөнхийдөө энэ бол би гэсэн тэр бардамнал, ноёрхол тэр зүйлийг л хамгийн түрүүн өөрөөр хэлбэл тэр чинь тэр зүйлийн дээр гаргаж тэмцэлтэй байгаа шүү. Тэгтэл эрх мэдлийн өгчөж байгаа байхгүй юу? Чи тийм шүү гэд эрх мэдлийн тавиад өгөнгүүт би мундаг гэдэг тэр ноёрхол, би тийм удирдагч гэдэг удирдахыг л хүсдэг. Хин нэгнийг өөрийнхөө хараанд байлгахыг ер нь ноёрхлыг л хүсдэг. Тэгээд тэргээрээ дамжуулаад би ч ачна гэсэн нөгөө бардамлал орж ирнэ. Тэ? Тэгээ энэ зүйл бол зүгээр л энэ зүйлийг хүлээн зөвшөөрөөл ингээл явчихл юм бол зүгээр явандаа тэр сүм чуулган бурхны ажил биш зүгээр ингээд шашинлаг сүм чуулган болоод хувирахад маш бурхан бол сайн. Бурхан шууд те та нар тэглээ инглээгээл шууд шийтгээл шууд нураагаал ингэдэггүй. Бурхан үнэхээр сайн. Бурхан яадаг вэ гэхлээр сануулдаг.
Үнэхээр тэр ахан дүүснэр тэр үйлчлж байгаа тэр ариун ахан дүүснэр сануулдаг. Мэдээж залбирлаар дамжуулж үг үзэгдлэр, иш үзүүлгээр, зүүдээр ингээд бүгднгээр нь дамжуулаад бурхан сануулдаг. Тэгээ бурхан яг ингэж санааж байгаа үед нь үнэхээр дуудлагаартаагаар үнэхээр гимшээд ягаад гэвэл чинь нөлөөлүүлээд байна шүү дээ. Тийм үү? Тэр Жезебелээс өсөн нөлөөлөөд шүү дээ. Үнэхээр гимшээд өөрсдийг нь хүлээдэг байхгүй бурхан. Тэнд бурхан үнэхээр сайн төвчээртэй тэр инэрлэр хайр инэрлэр баян бурхан. Үнэхээр хүлээдэг. Тэрнээс шууд л хүлээхгүйгээр шууд төс тас гэдэггүй. Үнэхээр гайхалтай. Тэгээд хүлээгээд үнэхээр бүр босгоод бурхан хилчилдэг. Өгөөд та өгөөд үнэхээр босгоод бурхан явуулдаг. Яагаад гэвэл Библиэлд хэлсэн шүү дээ. Үр жимс гаргадаггүй модыг мөчрийг тасаж тайрч хайдгаа. Бурхан шууд л тасаж тайрч хайдаггүй. Тийм ээ? Тэгээд тэр чинь өөрөө олон удаа хүлээж, олон удаа хайраар ингэж өөрчлөлтийг хүлээж чаа тэгээд тасаж хайд. Тэр яагаад тасаж хаяхгүй бол тэр уг үндсээр нь тэгж сууж хаяхгүй бол тэр сүм чуулган ариун байж чадахгүй. Бурханы өмнө ариун байж чадахгүй. Есүс Христ тийм үү? Сүт бүсгүй төлөө эргэж ирнэ шүү дээ. Тэр сүт бүсгүй бол ариун сүт бүсгүй ариун сүм чуулган. Энэ ариун сүм чуулганыг л бий болгох гэж ариун сүс бидэнтэй хамт байгаа шүү дээ. Тийм учраас бурхан үнэхээр илчлэлт, илэрхийлэлт, үг, зүүд юу байна энэгээр тэгэхээр бүр босгүй таарч хайдаг. Үнэхээр бурхан хэлжил байгаа бол үнэхээр тэр зогсоохоос өөр арга байдаггүй. Үнэхээр зогсоохоос арга байдаггүй юм байна гэдгийг бид нар бас өндөө харж тийм ээ харж байна. Тэрийн тэгээд мэдсээр зоригтойгоор хилээд явуул чадахгүй бол тийм ээ. Тэр маш сүм чуулганд маш хохиролтой болж байгаа байхгүй юу? Нөгөө ирэх улсуудыг хаана авчрахгүй гэд хүлэн тэгээд ойлголт тэгээд таалцал тэр юунууд ингээд өчнөө асуудлууд гарч ирж байгаа байхгүй. Тэгээд өөрөө тэр нөгөө хянжтай бүгдийг авах гэж өөрт нь эрх мэдэл байхгүй болохоор эрх мэдэлтэй пастор дамжуулж пастор тэгсэн гээд ард нь өөрөө үлдэж идэг тэр бохор сүнсээр тэгээд пастрын одоо тэ пастор ингэсэн гэж ингэж хэлээд тэгээд пастор одоо нэгсэн тэр хүний далбаан дор нуугдаж өөрөө тэр муухай охир юм хийж явж байгаа байхгүй. Энэ муухай эрх мэдлийн үнэлтэй. Тэгээд талцуулаад одоо тэр нөгөө муу өрөө зарсан үнэхээр тэр улсууд төрлөдөд бас нөгөө хамтарч баг болж ажиллаж эхэлж байгаа байхгүй. Тэ? Тэр улсууд яг юу хийж байгаа өөрсдөө мэдэхгүй ч гэсэн тэр сүнсээр тэгж нэгдээд нууцаар одоо нөгөө ажиллагаа явуулж эхэлж байгаа байхгүй. Ястаа сүмжуулан тэр хагарал, таалцсал ийм бохор зүйлүүдийг бол ингээд гаргаж эхэлж байгаа. Тэгээд тэр нөгөө яг нөгөө пастраас ирж байгаа тэр үг тэр юу юм бол нэгсэн тавс босдоо тэр юу улсуудад муу үзсэн мөн гоовлж очих тий буруутгал өгөх юм уу ийм юугаар ингээд мохоо нэг тийм таалцал сүмж болгонд бол маш аюултай юм болж байгаа юм л та. Нэг хүнд нэг юм яриад нөгөө хүн өөрөөр ярина. Тэгээ тэр хоёр хүн хоёр өөр юм сонсцсон байгаа шүү дээ. Тэгэхээр хуваагдал үсгээс өөр арга байхгүй. Тэгээд энэ сүнс чинь нөгөө бурхны сүм рүү яах гэж орж ирж байгаа юм. Бурхны сүмд хагарал үсгэж бурхны сүмийг устгахаар л орж ирж байгаа шүү дээ. Тэнгүүд яах гэж энэ Жезебелийн сүнс ингэж эрх мэдэлд дурлсан энэ сүнс орж ирдэг. Сүмд ямар ч л бол ямар хүн ирнэ шүү дээ. Хүн бүр сүмд орж ирэх эрхтэй. Түүнийг ашиглаад нөгөө эрх мэдэлд хит дурлах тэр нөхөө хатуурсан бохир зүрх сэтгэл дээр нь тийм хүн дээр Жезебелийн сүнс ажиллаад эхэлж байгаа байхгүй. Тэгээ юу болдог вэ гэхээр ариун сүнснээс бурхны хондыг холдуулах, ариун сүнсний тэр ариун байдлаас нь холдуулах, сарниулах тэр хүмүүсийн энэ дэлхийн зүйл рүү төвлөрүүлэх, хүний мэрэгэн ухаан руу төвлөрүүлэх ийм л үйл ажиллагааг явуулдаг. Энэ бол маш муухай хортой сүнс. Тийм болохоор энэ зүйлийг таних тулд бурхан биднийг ингээд хэсэг хугацаа өгсөн байгаа байхгүй юу? Хүүхдүүдээ бас нөгөө сүнсийг ялгах чадвар суралцуулж штэ. Тэгээд эцэст нь бас тэр өнөхөн Жезебелийн сүнс авсан болоод түүнд ингээд хууртагдсан тэр хүмүүсийг бурхан бас боломжийг өгч байгаа байхгүй юу? Одоо гэмших боломжийг цаг хугацааг олгосон байгаа байхгүй юу? Тэгээд эцсийн эцэст тэр хүмүүс бурхны эсрэг тэрсэл нь аюултай болоод ирэх үед бурхан тэр хүмүүсийг явуулж байгаа юм. Зайлуулж байгаа юм, холдуулж байгаа юм. Тэгэхгүй болвол
Бурхны сүмийг бузарлаж үнэхээр Бурхны тэр зүйлсүүдийг шашны зүйл болгож хувиргах, Бурхны ариун сүмийг унгаах, ариун сүмийг устгах сатаны төлөвлөгөө бол ердөөл тэр байгаа. Гэхдээ Бурхан угаасаа айларч ялцсан Бурхан бидэн дээр ялт ажиллаж байгаа. Гайхалтай тэр ялтыг Бурхан бидэнд өгдөг байгаа. Энэ бүхэнд үнэхээр талархаас өөр аргагүй. Бурхан бол үнэхээр сайн бөгөөд энэрэнгүй нэгүүлсэн гэсэн бэлээ. Тэгэхээр энэ зүйлийг ингээд болоод өнгөрсний дараа маш их талархал орж ирдэг юм байна. Маш их итгэл найдвар орж ирдэг юм байна. Бурхан эзэндээ улам бүр итгэх тэр итгэлцлийг өгдөг юм байна. Тэгээд нөгөө хонин сүрэг дотор ч гэсэн тэр айц хүч залга болдго юм байна. Амар тайван болдго юм байна. Тэр хяналт зогсох нь бүр илт мэдрэгддэг юм билээ. Зүгээр ингээд цуглаан дээр байж хахад урд нь ямар байсан, одооний уур амьсгал бол үнэхээр сайхан болсон баггүй, цэвэр болсон, ариун болсон байгаа нэг манай сүм чуулган дээр одоо бүр мэдрэгдэж байгаа. Тэг яг тийм бохор сүнс ажиллаад ирэхээр яг нөгөө юу улсуудын юм дээр хөдөл сүнсэн дээр хөдөл өөрчлөлт гарч байгаа байхгүй тийм ээ. Одоо ингээд эзнээс ирэх үг хүртэлтэй холдох ч юм уу нөгөө зүуднөрөөр авдаг тэр бэлгүүд хүртэл ингээд өстой зогсон байдалд орж байгаа байхгүй. Зогсон байдалд ороод тэгээд нөгөө одоо яг тэр нөгөө зогсон байдалд орчих штэ тий. Тэгээд ирэхээр чи нөгөө амар тайвна хүн чинь бас ингээд алдаа нөгөө одоо гоё одоо ингээд амар тайван одоо нөгөө гоё үржимстэй яжсэн юу чинь тэр байдлууд ингээд хүртэл байхгүй болоод өөрчлөгдөж эхэлж байгаа байхгүй тий. Бас айдас үртэл хураал ороод ирээл тий. Тэгэл өөртөө итгэлгүй болоод тэгэл шүн зүүднөр хүртэл тавгуудаад ийм ингээд юм ингээд сүнслэг байдал ингээд нэгтгэж эхэлж байгаа байхгүй. Сүм чуулган дээр хүртэл итгэж нэрт ингээд тийм тод юу нэг мэдэхгүй. Тэгээ юугээ мэдэхгүй. Нэг иймэрхүү юмнууд ингээд бодно гэсэн гаргаад эхэлж байгаа байхгүй. Тэгээд хүн чи яхав тэрнээс болоод нэг итгэл нь ягдаггүй бол өөрийнхөө юунд нөгөө бодол юунтай өдөрдуулаад тэрүүндээ бардамнаад эсвэл нөгөө буруу дуу хоолой сонсоод тэрүүндээ нөгөө бурхан байна гэд тэрүүндээ бардам одоо надтай бурхан байгаа юм чинь тэргээд тэгээд эзэн үнэхээр энд ажиллаа хийгээ тэр гоё эдгэрлийн нөгөөд өөрчлөл үнэхээр бурхан сайн байгаа байхгүй. Маш удаан харж хүлээсэн л байгаа байхгүй тий. Бас энэ хүмүүсүүдийг гимшээ тэгээд өөрсдөө хүн тэгэхэд тэр уусаж байгаа эдгэрлээ аваад яадгүй ийм бохор юунтай зүв явж чаддаг учраас буцаад нөгөө л бохор сүнсэндээ эзэн дүглэл дахиад нөгөө эдгэрлээ алддаг нөгөө ааш арын шин байх байдгаараа тийм ээ. Ямар ч тийм өөрчлөлт шинэ байхгүй. Яваад байна сайхан болоод ингээд наана сайхан яриад эзэн минь гэдээ байгаа хэрнээ. Яг дотоод цаад зүрх нь эзэнт хайргүй худалч ялдууч ийм бохор сүнс. Атаар хоо. Тэгээ юу гэдгийг энэ хүнээс гардаг тэр бүхэл муухай зүйлсүүд байдаг нь шүү дээ. Ямар хүнийг Изебел сүнс юу нэгэд ашиглах боломжтой юм бэ? Ийм асуулт гарч ирэн тийм үү? Тэгвэл ямар хүнд Изебел сүнс ингээд одоо нөлөөлөө үзүүлж чадаад ямар хүнд нь бас тэгж их хүчтэй нөлөөлж чадахгүй байна вэ гэдэг те. Тэгэл ямар хүнд яг ингээд ийм нөлөөллийг үзүүлж чадаад байгаа юм бэ гэдэг дээр бас хэдүүлээ ярилцъя л да. Тэгээ одоо бас эзний үгэнд дуулууртай тийм ээ. Одоо яг эзний үгийн дагуу ариун зөвхт амьдрах ийм улсууд ийм итгэгч нар бол юм ялгах чадвартай бас тий. Тохоо хүртэл эзэн өгж идэг өөртнөөс мэдрүүлж идэг бас ийм юугаар бас ингээд хүн тийм учраас нэг амар автахгүй хэдийн нэг яг нөлөөлүүлсэн ч гэсэн бүр нөлөөнд натаас хааш явчихгүй бас тэрүүн дээрээ бас өөрсдөг анхаарч өөрлөгөө өнгийж бас эдэн рүү тийм ээ энэ юу вэ энэ ямар сүнс вэ энэ яг яагаад байна бас ингээд эзэн рүү хандаад нэхэд эзэн болоод илчилтөө өгдөг шийдгийг илчилж өгдөг байхгүй тэгж чадахгүй нөгөө буруу дуу хоолойгоо сонсоо тэр чигээр яг яаж нэг бардам тэр юундээ явж байгаа улсууд бол мэхлүүлчихэж байгаа байхгүй яг тэргээр ингэ яваад гэж байна. Тэгэхээр нөгөө нэг хуучин хүнээ өхүүлж чадахгүй хүн болгоно л гим хийсэн учраас гимтэй гэдгийг мэдж байгаа учраас гимтэй хүний төлөө Есүс загалмай дээр цодлогдсон те бидний аврахын төлөө ирсэн. Тэгэд эзэн дээр ирчээд энэ зүйлийг мэдчихэд тэгээд буцаагаад энэ гайхалтай үгийн
сөөг уугаад махан биеийн сэтгэлээрээ энэ авралт хүрч чадахгүй юм байна гэдгээ бүрэн мэдээд тэгээд өөрийгөө бүрэн яг энэ үгэнд дуулууртай байгаад өөрийгөө бүрэн өхүүлж чадахгүйгээр энэ мэдлэгийг аваад буцаад нөгөө мэдлэг нь бардам болоод ингээд ороод ирэнгүүт энэ дээр чинь л нөгөө нэг Изабелийн сүнс чинь орж иж ажиллаж байгаа хгүй. Чи нэгэ мэдсэн, чи мундаг гэдэг ч юм уу тий. Мэдлэгийг бол агуу авцсан мэдээ тий. Мэдлэгийг бол авцсан. Тий. Тэгэхээр нөгөө бурхан гэсэн байдаг шүү. Бардмыг эсэргүүцэж даруй нэгүүлсэн өгнө гэж тий. Бурхан тэр хүний зүрхийг мэдчихэж байгаа. Зүрхийг харж байгаа. Яг үүнтэй ижилхэн бохир сүнс Жизебелийн сүнс ч гэсэн тэр хүний зүрхийг харж байгаа байхгүй. Энэ хүн үйлчлэхэд энэ хүний дотор энэ хүн байна гэдэг тий. Тэгвэл ингэж хэлж болох уу? Одоо Жизебелийн өөрийнх нь мөн чанар байна шүү дээ, тийм үү? Өөрийнх нь мөн чанар. Тэр дөрөнд дурдсан тэдгэр мөн чанар тухайн одоо тэр хүний мөн чанар хоёр яг нэг болох үед тэр хүн бол илүү одоо Жизебел сүнсэнд яг нь одоо нөлөөнд нь илүү их автах тийм бүрэн боломжтой байна гэж хэлж болох юм байна, тийм үү? Яг тэгвэл тэр хүний мөн чанартай ашиглагдахад тэр чинь нээлттэй байж штэ тий, нээлттэй. Тэр хүн хичнээн гайхалтай эзний үнэн үгийг ингээд сонссон байлаа ч гэсэн яг түрүүний хэлснээр тий нөгөө хуучин хүний өхүүлээгүй нөгөө мөн чанар болцсон өөрийнх нь бүр ингээд тэр дотор нь суудсан нөгөө одоо олон янзын Жизебелт байдаг тэр олон мөн чанараас ашиглагдах хэмжээний мөн чанарууд тэр хүний дотор ингээд сууд байж идэг. Тэрийг өхүүлж чадаагүйгээсээ болоод Жизебел сүнсэнд хин ч гэсэн нөлөөнд Жизебел сүнсний нөлөөнд бүрэн автах боломжтой юм байна. Тийм үү? Тий. Тэгэхээр хүн ер нь өөрийгөө ингээд бурхантай ойр байлгаад бурханаас асуугаад өөрийнхөө зүрх сэтгэлийг миний зүрх сэтгэлийг бурхан минь хараач. Надад таны эсрэг ямар тэрслэл байна вэ? Тань тааламжгүй юу байна вэ? Эзэн минь надад гэмшүүлээч гэсэн тэр зүрх сэтгэл болвол өөрийгөө өхүүлж чадах тэр бурханы өмнө тааламжтай бясалгал байгаа байхгүй юу? Тэгээд тэр зүрх сэтгэлийг хүн өөрийнхөө нөгөө нэг багын сурсан зан чанар тэр дадал зуршил муу сүнс багаас нь л ажилтдаг шүү дээ. Хүний зүрх сэтгэл чинь багаасаа бохор өгдөг. Тэр зүйлээ л ажилуулаад тэр зүйлээ зөв гэж үзэл эзний өмнө бууж өгөхгүй л байх юм бол тэр хүн гарцааг ашиглахтаас өөр замгүй. Тийм болохоор эзний өмнө бууж өгөх, эзний өмнө даруй болох гэдэг бол ерөөсөө итгэгч хүмүүсийн хамгийн номер 1 зан чанар юм билээ. Тэгэхээр би надад тийм зүйл юу байна вэ гэдгээ ингээд анзаарахгүй би мэддэг, би чаддаг, би энэ бүхнийг мэдсэн, сурсан гэд явж байгаа хүн дээр бардамж зан ажилтдаг. Үсэг мөхөөдөг гэдэг чинь мэдлэг мөхөөдөг. Тэгээд тэрэнд эзний мэдлэг бас байхгүй байх гэсэн үг байхгүй юу? Хичнээн мэдлэг ирсэн ч гэсэн бурхны мэдлэг гэдэг чинь ариун сүнсний зүйл шүү дээ. Бурхны ариун сүнсээр өөрчлөгдөж шинчлэгдэх тэр зүрх сэтгэл хүмүүсийг бурхны жинхэнэ нөгөө дүр төрхөөр бүтээдэг штеп. Тэгэхээр гаднаа хурамч дүр төрхтэй сүнслэг хүн яваад идэг. Тэгээ хамгийн аюултай тал нь тэр хүнийг сүрүүлэх тэр зан чанар болохоор эрх мэдэл дурлах. Далдуур тэр эрх мэдлийг ашиглахыг асар их хүсдэг хүслийг Жизебел бүр тэр зүрх сэтгэлдэр л ажилтдаг юм бэл. Тухайн хүний нөгөө мөн чанар, мөс чанар уул нь бол анх тэр жимснээс эхлэл номон дээр тэр жимснээс идэх юм бол та сайн муу ялгадаг болно гэд Библиэлд хэлсэн байгаа шүү дээ. Тэгэхээр хүн бүгд сайн мууг ялгах чадвартай байхгүй юу хүн угаасаа. Харин энэ сайн энэ муу гэдгээ тухайн хүн нөгөө одоо энэ Эфес 4:18-аас 19 дээр ингэсэн байна. Тэд ухаан бодолтой харанхуй болж дутуу мэдлэг ба зүрхнийхээ хатуугаас болж бурхны амнаас хүндэрчээ гэсэн. Тэгэхээр нөгөө тэр сайн муугаа ялгах тэр зүйлээ үнэхээр үл тоомсорлоод сайн зүйлээ биш муугийн сонгоод ах юм бол нөгөө тэр сайн гэдэг юм бүр алдаад ухаан бодолтой бүр харанхуй бол. Тэгээд мэдлэг ба зүрхнийхээ хатуугаас бол мэдээд байгаа тийм мэдлэг аваад үнэн үгийг бурхны үнэн үгийг аваад бурхны үнэн үгийг сонсоод байгаа. Тэгэхээр зүрх нь хатуу. Нөгөө зүрх нь өөрчлөлт зүрхнийхээ хатуугаас болоод бурхныхаа нөгөө тэр амьдрал аврал өрөө бүх юмнаас ингээд хүндэлэх боломжтой. Тэр энд яг нөгөө Жизебелийн сүнсний ажиллах
орон зай болчихж байгаа. Тэр чинь хүн эсвэл бурхан эсвэл өөр сүнс тийм ээ. Өөр сүнс. Эсвэл бурхан эсвэл сатан тийм ээ. Дэлхий дээр тэ шашин эсвэл бурхан гэдэг байгаа шүү дээ тий. Тэр ерөөсөө жижиг сүнс чи өөрөө шашны сүнс. Тэгэл үнэхээр жинхэнэ үнэн бурхан дотор алхдаггүй бол шашны сүнс нь талаарч. Сатаны сүнс, шашны сүнс, Жезебелийн сүнс гэдэг энэ тал очиж байгаа байхгүй. Тэнд дотор чинь Христ итгэдэг хүнч байна, итгэдэггүйч хүн байна. Христ итгэдэг нь бол сүм чуулганууд нь яг л адилхан Христийг ярьж байна. Яг л адилхан эцэггүй ариун сүнсийг ярьж байна. Жезебел сүнс яг л тэгнэ. Яг л тэгнэ. Нөгөө Библийг ярьж байна, Бурхны үгийг номдож байна. Гэвч тэр нь өөр Иесус, өөр сүнс, өөр сайн мэдээ тэр нь шашин байдаг байхгүй. Шашин. Тэ шашны нэг гол онцлог нь айц. Айцаар хүмүүсийг хүддэг. Айцаар Жезебел сүнсний гол ажил нь айц. Бурхан бидэнд айцын сүнсийг бас хүч хайр ба бие зохион сүнсийг өгсөн. Тийм үү? Тэр айцын сүнс ямар нэгэн юмтай хамаатай болгож шашин ямар нэгэн юмтай ямар нэгэн юмнаас хүнийг хамааралтай болгодог. Ямар нэгэн санхүү байна уу? Одоо эрх мэдэл байна уу? Байр суурь байна уу? Ховжиг байна уу? Эсвэл одоо үл өөрчлөл байна уу? Ямар нэгэн юмнаас хамааралтай болгодог шашин Жезебелийн сүнс. Бурханы сүнс бол нэгүслийн сүнс буюу ариун сүнснээс л хамаатай болгодог. Тэгээ яг л ийм л хоёр зүйлээр дэлхийн ертөнц сүм чуулган бүх одоо газар энэ хоёр зүйлээр ажилладаг. Тэгээд айцын сүнс бол үнэхээр аюултай. Хэрвээ айц байгаа бол бас бодох хэрэгтэй байгаас тийм баа. Надад айц байгаа бол бодох хэрэгтэй. Яагаад гэвэл бурхан бидэнд айцын сүнсийг бас хүч харва бие захирах сүнсийг өгсөн. Бид амар тайван биш. Ямар нэгэн айцтай, ямар нэгэн хүлээстэй байгаа л бол тэгээд гимших хэрэгтэй. Тэг гомдолтой байна уу? Би айцтай байгаа нь уу? Би их бардам байна уу те? Энийг шалгах хэрэгтэй байхгүй өөрөөсөө тийм. Хэрэв байж л байх юм бол энэ гурав байж л байх юм бол нөгөө сүнс байна л гэсэн үг болж байгаа байхгүй юу? Тий. Тэгээд манад байсан өөрийгөө илчлээд хүлээн зөвшөөрсөн байгаа шүү дээ тийм ээ. Тэгээд тэр сүнс ингээд ажиллах нэг бас нэг арга зайлм их нь болохоор ингээд бурхны хийсэн тэр сүм чуулган ч үгүй юм уу тэр зүйлд өөрөө ингээд болохгүй үрийг тариад өөрөө залим их ажилуулад өөрөө тэр хяналт айцыг ингээд үүсгээд байгаа хэрнээсээ энэ чуулган дээр минь сүм дээр минь нэг л юм болохгүй байна. Энэ юусоо болохгүй байна гэдэг ингээд тийм хуурамч тийм зүйлийг ингэж тараадаг. Сөрөг байдлыг тараадаг тий. Тийм болохоор хүмүүс хайж эхэлнэ. Тэгэхээр өөр лүгээ тэр өөрөө бохор ажил хийж байгааг нь хүмүүс олж харахгүй. Энэ хүн ингээд гаргаад хэлж байгаа юм чинь ингээд хуурдагдах магадaltaй. Энэ хүн гаргаж хэлж байгаа юм чи энэ хүн дээр асуудал нь биш юм байна гэд өөр зүйлээс хайж эхэлдэг. Жишээний ийм арга залыг бас ашигласан байгаа. Гаргаж нэг хийж байгаа үйлдэлүүд нь бол хүнд бол зөв харагдаад байгаа байхгүй тийм ээ. Тий. Цаагаар хийж байгаа тэр сүнслэг зүйл нэг юм маш бохор байгаа байхгүй. Тий. Гаднаа гаргаж байгаа үйлдэл яриаг өөрөө асар их сүнслэг зөв юм шиг харагддаг. Гэтэл за 90% нь яг тэр үнэн байж штэ ер нь бол үнэн юм ярьж байгаа юм. Тэнгүүд цаагуур нь нууц тэр сүнслэг ажиллаж байгаа тэр хүмүүсийн ухамсар нөлөөлөл үзүүлдэг тэр хуурмаг зүйл нь 10% нь ингээд тэр дээр төвлөрүүлж байгаа хүмүүсийг тэгж хагаралтуулдаг, итгэлцлийг ингэж байхгүй болгодог, хиймэл айдас хүчит автуулдаг. Энэ бол шашны үнэхээр бохор тийм байна. Нууц үйл ажиллагаа нь. Тийм байна. За тэгвэл би бас нэг асуулт асуумаар байна л да. За тэгвэл ийм сүм чуулган дотор нэг юм сүнс тийм ээ ингээд ажиллаад одоо бид нар ч яг энийг ингээд ийм сүнстэй хүн ямар байдгийг мэдээд сая мэдрэг хаваалцлаа тий. За тэгвэл хэрвээ одоо бидний Христийн бие дотор бус сүм чуулган дотор яг ийм сүнс ингээд хэрвээ бас өөр нэг чуулганд ажиллаж байгаа болвол тийм ээ. Надад за ийм бодол орж ирлээ л дээ. Изабель өөрөө эрх мэдэлгүй байсан. Тэр бол хатан байсан тийм үү? Тэнд бол хааны эрх мэдэл байхгүй. Гэхдээ тэр ямар нөхцөл байдалд яг өөрийгөө одоо ингэж гаргаж ирэх нөхцөл боломжийг ингээ хайж исэн те. Яавал би энэ яг ингэж ашиглаж гарч ирэх үү? Тэр боломжийг хайж исэн. Тэгэхээр ямар боломж хаан тэрэнд ямар боломжийг гаргаж өгсөөр
Ахаб хаан маань яадаг вүлээ? Нөгөө цонхоор нь харагдах тэр гоё ус үзмийн талбайг хараад тий би энийг авмаар байна гэд очиод талбай эзэнтэй уулзсан шүү дээ тий. Талбай эзэнтэй очиод уулзсан талбай эзэнт би чамд энийг хэд дахин үнээр нугалж чамаас би худалдаж авъя. Чи надад энийг зарчгаа гэсэн. Үгүй ээ хойлондоо би энийг өвлүүлэх хэрэгтэй. Өвлүүлэх ёстой. Би энийг зарах ёсгүй гэд. Хааны өвдөөс тэр хүн юу гэсэн? Үгүй ээ гэж хэлсэн. Тэр хүн ингээ харах юм бол тэр хүн бол бурхны чи ингэх ёстой шүү. Чи энийг ингээд үр удамдаа үлдээгээд цааш нь ингээд ингээ танаа үр удам энийг ингээд эзэмшээд явах ёстой шүү гэдэг тэр бурхны тэр хэлсэн захиасыг тэр хүн яасан. Яг бурхны хэлснийхэн дагуу хичнээн тэр хаан ирээд Израилийн хаан ирээд тэр хүнд хэлж яхад тэр хүн хааны өмнөөс үгүй гэж хэлж чадсан тий. Тэр хүн бол нөгөө бурханд ямар дуулууртай хүн байгаа байхгүй юу? Бурханд дуулууртай хүн. Гэтэл хаан юу боллоо? Хаан тэнцээ ирээд гэртээ ирээд ордондоо эргэж орж ирээд хатандаа яасан мөлий? Хатандаа гомдсон. Хаан хүн мөртлөө тийм сул дорой хаан байгаад байгаа байхгүй. Ингээ харахаар тийм үү? Тэнгүүд тийм сул дорой эрх мэдэл нь байгаа хэдий ч эрх мэдлээ мэдгүй тийм сул дорой хааныг Изебес ашиглаж байгаа байхгүй. За чи бэжээ. Би чамд натгаж авч өгнө. Тэнгүүд нэр чи тэгвэл аваад өгчөөч. Өөрөө хошоо суучаа тэр хүнд юугаа өгж байгаа харагдаж байна одоо ингэхээр эрх мэдлийг өгчөж байгаа байхгүй юу? Өөрийнхөө эрх мэдлийг өгчөж байгаа. Тэнгүүд тэрэн дээр аимшиг тоглолдог те. Тэгээд тэр талбай эзнийг бүр алуулдаг шүү дээ. Тэгэхээр нөгөө одоо сүм чуулган дээр ийм юм боллоо гэхэд хэрвээ бид нэр ингээд харах юм бол хэрвээ чуулган дээр байгаа тэр ахалж байгаа яг үнэхээр пастор тэр хүмүүс маань өөрсдөө хэрвээ сул дорой байх юм бол буюу тэр болоод бид сүнслэг эрх мэдлийн талаар ярьж байгаа шүү дээ бид нар тий. Тэгэхээр сүнслэг эрх мэдлэн сул дорой сүнслэг эрх мэдлээ таньж мэдээгүй тий. Яг энэ жинхэнэ одоо энэ Христэс бидэнд өгсөн тэр эрх мэдэл юу юм бэ гэдгээ таньж мэдээгүй тийм хүн байх юм бол энэ Жезебел сүнс бол тэр сүм чуулганыг бол бүр аимшиг тоглоомын талбай болгоод тий удирдаад өөрийнхөө залж явах бүрэн боломжтой юм байна тий. Тий. Тэгэхээр яг нөгөө нэг бурхан тэр Жезебел сүнсийг одоо бид нар сая шинж нэмийг гарах зүйлийг ярьлаа шүү дээ тий. Тэрний хамгийн гол зүйл нь яг л нөгөө нэг тэр одоо Жезебел Ахаб хааны дэргэдэл байсан байхгүй хааны дэргэд байсан. Яг үүнтэй адилхан Жезебел сүнс яг л тэр удирдагч сүнслэг эрх мэдэлтэй тэр бурхны эрх мэдэл ажиллаж байгаа тэр зүйл дээр л наалдаж байдаг. Наалдаж. Тэ? Наалдаал тэгсэн мөртлөө яагаад наалдаж чинь гээд одоо нөгөө талаар ингээ бодоод үзлээ яагаад наалдаж байгаа. Яг бол тэр эрх мэдлэр дамжуулан олон сүнсүүдийг аврах гээд байгаа байхгүй. Тэр ажлын жоохон ч гэсэн саддоор болохын тулд наалдаад байна шүү дээ. Тэгээд буцаагаад яаж нөгөө өөрийнхөө тэрний эрх мэдлийг доош яагаад өөрийнхөө эрх мэдлийг дээш гаргаж ирэх гээд байгаа зү. Зорилго нь тэр тий өөрийгөө тэр гэсэн үгд өөрийгөө ноёрхох гэсэн тэр өөрийгөө тэр гэдэг үгдлэх. Тэгэхээр эцсийн эцэстээ энэ бол яах аргагүй бурхны авралт ирж байгаа хүмүүсийг л тэр гайхалтай эзний оршихуй эзний ариун сүм эзний гайхалтай үгээс холдуулах тэр ажлыг л хийгдэг хамгийн том нь агаад байгаа хгүй бүр тий бүр ноёрхогч сүнс гэж байна. Тэгээ алуурчин тэгээ буцаагаад бүр айц тэр нөгөө ганц Жезебел сүнс дотор бүх зүйлүүд нь ингээд багтаад байгаа хгүй юу. Хүнийг аврал руу, ерөөл рүү эзний замаар дагуулах бүхий л зүйлүүд нь бүгдээрээ тэрний эсрэг бүхий л зүйлүүдийг багтаасан байгаа байхгүй. Тэгээд нөгөө айцыг ийлэг хүртэлтэй айгаад хинээс хүртэл айгаад зүтдээ шүү дээ надыг алхиж ир гээл те. Тэгэхээр нөгөө нэг бүр тийм бохор бүр алуурчин сүнс аваад байхгүй миний бүр. Тэгвэл сүм чуулганы одоо пастор те яг сүм чуулганыхаа пастор нь өөрсдөө сүнслэг эрх мэдлээ мэддэг. Өөрсдөө яг сүнсээр ингээд тэр хүнийг таньдаг те. Пастор нь мэдгдсэн шүү дээ. Нэг зүйл биш байна. Энэ яг юу вэ? Тэгээ яг бурхны өмнө суугаад юуны талаар энэ одоо яг юу болоод байна вэ? Яг энэ юу юм бэ зэ? Миний мэдрээд байгаа зүйл юу вэ гэдээ ингээд суух үед нь тэр ишлэлтүүдийг бүгдийг өгсөн байхгүй те. Бурхан яг тэрийг мөнэ зөвөө чиний мэдрээд байгаа зүйл чинь зөв шүү. Энд чинь ийм зүйл шүү гэдэг бүр ингээд олон үгийг илчилтүүдийг өгч яг бүрэн баталсан шүү дээ. Тэгэхээр энэ нөгөө эрх мэдлээ мэддэг байх тэгээд нөгөө эзэн дуулууртай байж чаддаг тий эрх мэдлэлтэй тослогоотой ийм хүч чадалтай ийм пастор удирдахч хүмүүс бол
энэ сүнсний эсрэг бол зогсож чаддгийм байна гэдгийг бид нар бас бүр тодорхой харлаа тий. Бурхан энэ дээр яаж гайхалтай ажилтгийг гэдгийг Зөрөгтэйгээр хөөдөөс нь босоо те үннийг илчлээд чи ийм байна. Чамааг энд одоо байлгахгүй. Тэ тэр эзний үгийг бариад тэр юуг нь өөрөнд хэлээд тэр хүн өөрөө бүр амаараа хүлээн зөвшөөрсөн те. Тийм ээ би ингэж яасан юм ажлаа хийжсэн юм аа гэдэг бүр өөрөө хүлээн зөвшөөрсөн байгаа шүү дээ. Тэр жинхэнэ хончин байна те. Жинхэнэ хончин гэж бид нэр ярьжсэн ш. Тэгэхээр жинхэнэ хончин хоньныхоо төлөө юу хийхээ мэддэг. Тэр их нэлээ мэддэг. Тэгэж тэр сүнсийг тэгэж таниад явуулаад энэ дотор маань те энэ хоньны хашийн дотор маань нэг л болохгүй болчлоо гэдгийг мэдэрч тэр аюулыг урьдчилж мэдэрч гарч тэгээд тэрийг таслан зогсоогоо зайлуулдаг нь эцээ эцэст энэ хонин сүргүүдээ аврахын тулд ямар сайн хончин бэ гэдгийг те Бүр өөрийнх нь бүр баруун гар нь болцсон гэж юм шүү дээ. Тэ? тийш Тэгээ бодгоор ч нэсэл. Тэгээ Тэгэхээр тэр нэг үндэ хэлнэхэд бас хүний бол хэцүүтэй те. Яаж вэ нэг хийгээ те мэдчихсэн ч хэлж чадахгүй дээ хүн бол те тэгэхэд бурхны тэр бас тэр босоод одоо нэг Ахаб хааны үедээс босоод би өгч чадахгүй гэх яг нэг дуулууртай те бурхан дуулууртай энэ бол юу гэсгээс надад өглөөж ирсэн нэгтэй юу байгаамаа те тийм зүвд тийм итгэлтэй үнэн хүн болвол үнэхээр тэр бохор сүнсний үдээс бол босоо зогсоод яг тэр үгөө бол зоригтойгоор хэлж чаддаг гэсэн байна. Гайхалтай. Амен. Фэс номон дээр бидний тэмцэл бол мах цусны эсрэг биш. Арахгүй ертөнцийн захирагчид хаад нойдог те тэнгэрлэг оршуудах ёрын мөн сүнслэг хүчний эсрэг гэж байгаа ш. Тэгэхээр бидний тэмцэл бол Жезебел сүнсэнд нөлөөлж байгаа хүний эсрэг биш. Жезебел сүнстэй хүний эсрэг биш. Тэр хүнийг муулж байгаа юм биш. Тийм үү? Бидний тэмцэл бол энэ Жезебел сүнс, энэ шашны сүнсний эсрэг ийм сүнс ингэж ажилтдаг юм байна. Ийм сүнс сүм чуулган байгууллага ингэж бүхий л газруудад ингэж ажилтдаг юм. Ийм сүнсний эсрэг тэмцэл бол бид нар бурхны үгээр бид нар үнэн зөв үгээр гэрчилж бурхны үгээр бид нар ялах хэрэгтэй. Тийм үү? Бид нар яг л бурхны үгийн дагуу хаана үнэн хаана зөв юунд үнэн юунд сайн юунд тааламжтай яг тэрний дагуу бид нар байхад бид нар ялдаг гэрчлэг болон хургамсаар сатаныг ялах болно. Амен. Бид нар бол мах биеэрээ тэмцэлдээд бол дийлэхгүй бурхны хүч. Энэ бол бурхны нэгүсэл загалмаа солилцоогоор ялсан Есүс эзний ялалтай. Амен. Тэгээд дашаанд бас хэлэх тийм ээ. Тэр улсуудаа биднээс бол тийм ээ муутгаж буруу санаж тийм бол байхгүй тийм ээ. А тэр улсууд маань өөрсдөө мэдгүй цаана тэр дотроос нь ажиллаад байгаа тэр бохор сүнс ахгүй. Тэрний эсрэг тэр энийг үн зөвөр нь гэрчилж тийм ээ. Яг энэ гэрчилдээр биднээс энэ сүмжүүлэг маань ялтаа байхгүй юу? Тэ? Инээдлээ биднээс ингэж үннийг гэрчилж байгаа. Яг ийм сүмжүүлган дээр болсон, яг бодит болсон юмыг л биднээс ярьж байгаа байхгүй. Тэрнээс болвол юмыг гасаад нэмээд байгаа юм байхгүй. Яг л ийм болдго юм байна. Байдгийн байна. Яг тэдгийм байна гэж боддоор нь үзэж харж тэ энэ бол бурхны нэгүсээр энэ бүгдийг биднээс мэдрүүлж үзүүлж харуулсан. А тэгээд тийм байгаа тэр улсууд маань хүртэл тийм ээ үнэхээр эзэн рүү хандж шинсэлцээсээ гимшиж тэ энэ бохроос чөлөөлөгдөөсөө л гэж хүсэж байгаа биднээс тийм ээ. Тэрнээс бол биднээс мах цусны тэгэхээр нөө Жезебелийн сүнсийг одоо энэ бохор сүнсийг бүхий л сатаныг ялсан эзэн баг. Бидэнд аль их ялтыг өгсөн эзэн баг. Тэгтэл энэ сүнсийг юугаар ялах юм? Бурхны үгээр ариун сүнсний хүчээр тэ ариун сүнсээр л ялна шүү дээ чи тэ бурхны сүнсээр л ялна. Тэгэхээр нөгөө нэг сүм чуулганд энэ сүнс орж иж болдсон байна. Тэгвэл сүм чуулганд орж ирсэн энэ сүнсээ бурхан өөрөө тэр сүм чуулгандаа таниулдаг, илчилдэг. Тэгээд тэрийг өөрөө бид нар яах нь ариун сүнсний хүчээр бид тэднийг илчлээ тэднийг зайлуулдаг, явуулдаг тий. Бидний үгээр бид нэр тэднийг зайлуулдаг, дарж авдаг. Яг үүнтэй ижилхэн Жезебел сүнстэй сая бид нар шинэ нэмийг хэлсэн шүү дээ. Би надаа бид нар ч гэсэн ингээл бодож байхгүй. Тэнгүүд бурхан минь тэгээ бидний дотор тэр бардам, тэр гомдол, бидний дотор хин нэгнийг контролдох тэр зүйл байх үедээ. Тэгвэл тэр бохор Жезебел сүнс ч гэсэн ороод ирэхдээ чимээгүй нөгөө бохор сүнс орж ирэхдээ хулгайч чимээгүй орж ирдэг гэж бид нар мэдэхгүй орж ирдэг. Тэгвэл ороод ирсэн тэр болгонд бид нар яах юм? Тэр сүнс яах юм? Буцаал нөгөө бурхан дээр ирээл гимшээл эзэм таниулж өгөөрэй гээл тий буцаал яг гимшлээрээ ариун сүнсний бурхны үгээр тэгээ ариун сүнсийн хүчээр бид нар тэндээс
зайлуул чөлөөлөгдөж болох юм аа л гэдгийг энэ хэлээд байгаа тийм. Тэ бас нь тэ яг усан баптизм авахгүйсэн тэ усан баптизм хүртсэн ч гэсэн ингээд цэвэрлэгдчихдгүү маа гэдэг бас яж байгаа байхгүй тийм ийм бохор юм байдгийн шүү. Тийм учраас нэг гимшил гэдэг чинь тэ эзний өмнө гимших яг ингэж л энэ бохруудаа илчлүүлдэж ингээд цэвэрлэгдэх ёстой байхгүй. Хүн тэгжиж л авралт хүрэх байхгүй. А тэгэхгүй бол үнэхээр гимшил байхгүй ингээ явах юм бол үнэхээр хэцүү байгаа өстэй. Ингэж мэхлэгдэж явж хагаад авралыг авна гэж бол энэ худлаа өрөөсгөл буруу юу байгаа байхгүй. Одоо ингэж маш их төөрцсөн итгэгч нар явж байгаа байхгүй юу? Тий. Усан баптизм аваад бид нар цэвэрлэгдээ те шинэ хүн болоод болж байгаа штэ. Тэгэнгүүт бид нар ихэнх хүмүүс мань яадаг гэхээр ингээл гой болчлоо гэж бодчихж байгаа тийм. Энэ бас нэг буруу өрөөсгөл ойлголт штэ. Бид нар цэвэрлэгдээд хүн чинь сав гэж байгаа штэ. Сав гэсэн штэ. Тэгэхээр хүн чинь сав угаагдаа цэвэрлэгдээд нөгөө сайхан цэвэрхэн болцсон байж идэг. Тэрийгээ бид нар нөгөө Христийн үгээр Христэд таатай бүхий л зүйлсээр те Христийн зүйлсээр бид нар нөгөө тэр саваа буцааж дүүрэхгүй л бол тэр нөгөө нэг савнд чинь эс өөрөө хүрт хилцсэн байгаа штэ. Өөрөөсөө 7 сүнсэд дагуулад орно гэж буцаад ирнэ гэ те. Тэгэхээр яагаад хүн хичнээн усан баптизм аваад хичнээн сүнсээр төрсөн ч хэлээ гэсэн те шинжлэгдээд шинжлэсэн ч гэсэн яагаад буцаад энэ бохир сүнсэнд буцаад ингээ эзлэгдэх боломжтой юм бэ гэдгийг бол энэ тайлбарыг бас хэлхийн зүг болоо гэж бодлоо л доо. Тэгэхгүй бол бид нэр одоо би ингээд гоё болцсон юм чи одоо ингээл болоо. Тэ? Тэгэл нөгөө нэг гэмт бодлоо толгойтой боддог. Гэмт зүйлсийг зүрхэндээ тэгээ явж идэг. Тэ? Яг бол энэ зүйлсээсээ хүн нөгөө яг энийгээ бас хүлж иж. Тэ эдгээр зүйлсээ хүн хүлж иж тэр зөвхт явах боломж нь нэгддэг те тэр болгон дээр гимшдэг. Одоо жишээ нь бид нэр за хин нэгэнд бид нар нэг жоохон нэг эвгүй хилчлээ гэхэд тэр бол бурхан нүдэнд бороо шүү дээ. Яагаад ч зөв биш. Тэгээ тэр үед нь бол хүн би энэ хүнд ийм үг хилчлээ гэд тэрэндээ гимшдэг те ингэж гимшиж чаддаг. За яах те гэдгийг хаях биш. Тэг ингэж гимшиж чаддаг. Жижиггэнч гисэн тэр гим нүгэл болгон дээр хүн гимшиж чаддаг. Гэхдээ энэ нь одоо юу гэдгийг гимшчүүд болчихно гэж байгаа юм биш. Гимшин гэдэг чинь тэр зүйлээсээ 180 градус ирэхийг хэлж байгаа шүү дээ. Дахиж үйлдэхгүйгээр, дахиж хийхгүйгээр. Тэгэхээр яг хүн зүрх сэтгэлээсээ гимших үед тэр 180 градус эргэх тэр хүчийг нь бурхан бидэнд өгдөг тийм үү? Тэрний бурханы хүчээр тэр нэг бусны нэгүслэр тэр нь бий болдог. Тэрийг чаддаг. Хүн нөгөө нэг зүгээр нэг өнгөцхөн хэлбрээр зүгээр нэг одоо нэг хитрхиш шашинжуулаад тий нөгөө нэг тарин нэг уншдаг шиг одоо би буруу юм бичлээ гэчээд маргааш нь гарчаад дахиад тэрийг үйлдээд лээвэл тэр хүн хичнээн ерөөлүүдэд алдаж байгаа бол тий тэр хичнээн гой сайхан тэр зүйлсээ алдаж байгаа бол тэр гим нүгэлтэд орооцолдоод тэгэл яваад ах юм бол тэр нөгөө номлол төр хэлсэн шүү дээ гим нүглээ баг гихгүй тэр жижиг баг байнга хийгээд ах юм бол тэр чинь бүр дотор ч нь ордгоо бие чинь нэг хэсэг болдгоо гэж тий номлол дээр ярьсан шүү дээ. Тэгэхээр усан баптизм авах ёстойгоор нь авцсан хэдий ч гэсэн хэрвээ гим нүгэл мөн чанараа бид нар хүүлэхгүй гим нүглээсээ ирэхгүй л бол ахаал ийм бохир сүнснүүдэд үе таалгаа дэлгээстэй байгаалах боломжтой тэдний нөлөөнд автаалах боломжтой юм а тий. За тэгээд эцэст нь ингээд өнөөдрийнхөө ярилцлагыг дүгнэх юм бол Жезебел сүнс гэдэг бол тийм ээ хүний амьдралын аль ч талбар дээр ажиллах боломжтой гэдэг юм байна. Сүм чуулган, ганцхан сүм чуулган гэхгүйгээр те албан байгууллагууд дээр, гэр бүл дээр бүгдэн дээр нь ажиллах. Найз нөхөрлийн хүрээнд хүртэл тэр дотор бас ажиллах юм өрн боломжтой байдаг юм нөлөөлөл үүсгэж чаддаг ийм бохир сүнс байдаг юм байна. Тэгээ энэ сүнсний одоо гаргадаг нөлөөллүүдээс нэгээд хэдүүлээсээ ярилцсан ингээд бас дахиад дуртахад тийм ээ атаарах уу одоо шуналтай, эрх мэдэл дуртай, залим их ихтэй, тийм ээ эрх мэдэлтэй хүний хажууд явдаг. Тэрнгээрээ бусдад би эрх мэдэлтэй, би хүчтэй гэж харагддаг. Энэнгээрээ нөлөөллөө тогтоох гэж оролддог. Тэ? Сүм чуулганд бол сүм чуулганыг улам сулруулах гэж тэ хагаралдуулж, хуваагдалт үүсгдэг, өрөвдүүлэх гэж байгаа юм шиг, тийм ээ? Эсвэл бол маш их зүйл хийж байгаа юм шиг харагддаг хэрнээ яг цаагаараа хүнд хэлж байгаа үг нь өөр зүйлсийг бодогдуулаад байдаг тий
өөр цаанаа шал өөр сүнс өөр ажлыг тэр үгээрээ дамжуулаад тэнд тэр бохир үрээ цацаа тэр нь бус хүмүүсийн дотор ургаад ингээд тэнд өөрийнхөө тэр хүч чадал эрх мэдлийг ингээд тэлэх гээд ингээд явдаг. Маш аюултай сүнс байдаг юм байна. Тэг өөрөө нуугдож хоцроод тэгээ Тий. хүмүүсээр ингэж те Хүмүүсээр гар юм хөл хийлэгдэг. болгож ингэж юугаа хийлэгдэг Тий. те ажлаа Тий. хийлэгдэг. Тэгээ нөгөө ийм хүчтэй удирдагчийнхаа хажууд байгаад ингээд тэрний хажууд наалдаад явж байгаа мөртлөө нөгөө хүмүүс рүү нөгөө хүрээгээд хилээд ирэнгүүтээ нөгөө удирдагчаа муу юм шиг харагдуулдаг. Буруу юм шиг те энэ зүйлийг хийж чадахгүйгаас болж ингэж байгаа юм шиг. Тэгээд тэр хийж байгаа ажлууд нь нэг л болж бүтэхгүй байгаа юм шиг ийм нөгөө юмыг өгж тэр чинь нөгөө хагарах, бутаргах те тэр зүйлүүдийг л ингээд тариа цаанаа хийгээд байна шүү дээ те. Тэгээ сүм чуулганд бол аюултай үр нөлөө, аюултай үрээ цацсан байсныг бид нар бурхан сайн учраас чуулганд маань мэдүүлээд, пасторт маань мэдүүлээд бид нар ийм сүнстэй үнэхээр яг нүүр тулж үтсэн хүмүүсийн өнцгөөс одоо бүх итгэгч бусад чуулганы итгэгч ах дүү нартаа, бусад чуулганыхаа удирдах пасторудад тийм ээ ийм үнэхээр байдгийн бэ шүү. Энэ сүнс үнэхээр ингэж хүчтэйгээр ажиллаж чаддгийн бэ шүү. Сүм чуулган дотор сүм чуулганыг сулруулах, сүм чуулганыг эзний цэвэр үгээр явж байгаа сүм чуулган дээр хамгийн хүчтэйгээр ажиллаж түүгээрээ дамжуулан хүчийг сулруулах гэж оролддог. Тийм. Тэгэхээр нөгөө нэг сая хэлсэнтэй шинж тэмдгүү. Тэгэхээр хүн болгон өөрийгөө хянаад надад энэ сүнс Жезебелийн сүнс байх үедээ гэд гимшээд энэ сүнснээс чөлөөлөгдөөсөө гэж бас хүсэж байна те. Бас нэг зүйл нь болохоор энэ сүнс маань анх л энэ манай сүм чуулганыг яг байгуулагдах үед яах аргагүй пастрын маань хажууд те удирдагчийн маань хажууд дагалдаж явсан учраас энэ сүнсээр дамжуулан үнэхээр энэ сүнсний нөлөөнд олж мэхлэгдэж те үннээс гуйлагдаж явсан хүмүүс байгаа бол үнэхээр энэ сүнс ажиллаж исэн байшгүй гэж илчлэгдсэн. Тийм учраас те өөрснийгөө буруутгах хэрэггүй бурхандаа залбираад ахиж нэг зүйл гайхалтай мэрэгэн ухаан гайхалтай зүйлээр бас нэг зүйлийг бас та нарт бурхан энэ гэрчлэлээр дамжуулан нэг зүйлийг мэдүүлж ойлгуулах бахаа гэж бодож байна. Тэгээ нөгөө бид нар бурхан дээр жинхэнэ мөнх ам авралыг тий авахаар тэгээ бурхан дээр ингээд дуудагдаад ирсэн байгаа тийм үү. Тэгвэл бидний нэг Христ итгэгчдийн нэг алдаа байгаа. Бид нар авралыг үйлсээрээ авахыг энэ ажил руу айгүй хамархаа хазаагаа орчдөг. Үйлсээрээ авралыг авах гэж хазаагаад орчдөг. Тэгээ үйлсээрээ аврагдах гэж би бурханд үйлчлэх юм бол би бурханд ингэ сайн хийх юм бол те би ингэ сайн хийх юм бол бурханы мөнх ам аврал бүхнийг сайн сайхан ирнэ гэсэн хиймэл бодолтой байвал түр зогсоорой тийм үү. Энэ дээр маш их шашны сүнс, Жезебелийн сүнс таны ам авралыг холдуулж шашинлаг байдал руу, хуулийн дор хараал руу те өөрийнхөө нөлөөнд оруулах бүрэн боломжтой байдаг шүү. Энэ дээр аягүй сайн болгоомжлоорой. Бид итгэлээрээ аврагдана. Бид ариун сүнсний нэгүслэр аврагдана. Ариун сүнснээс хамааралтай байж, үргэлж ариун сүнсэнд дуулууртай байж, бурхны үгэнд дуулууртай байж, ариун сүнсийг сонсож дагснараа бид нэр аврал хүртлээ өсөх болно. Тэгээд Жезебелийн сүнс шинэ хүмүүсийг цуглаанд ирж байгаа бурхны аврал ирж байгаа хүмүүсийг аль болох явуулах гэсэн л гол зорилго байгаа шүү дээ. Бурхны сүм чуулганыг ерөөсөө олшруулахгүй ирсэн хүмүүсийг нь үргээж айлгаж явуулах гэсэн тийм айхтар нөлөөлөл үзүүлдэг бохир сүнс байгаа байхгүй юу. Тэгэхээр ингээд манай цуглаанд ирээд тэгээд бурхны гайхамшигтай үнэхээр бурхан байдаг бурхны хүчинд ажил тийм байна гэдгийг бол ирээд хүмүүс мэддэг. Тэгтээ тэр бохир сүнс юу хийсэн байна вэ гэхээр зэрэг айцыг өгсөн байна. Зүрх сэтгэлд нь айц буруутгалыг өгдөг. Тэгээд айц буруутгалтай хүн амар тайвангүй болдог учраас ямар хэцүү зүрх сэтгэл нь хэцүү болсон тэр хүн байгаа бол тэр зүйлс үнэхээр ажилласан байна гэдгийг өөрсөн тэр ингээд хүм сонсоод мэдээсэй гэж хүсэж байгаа. Тэгэд эргээд ингээд эцэг үнэхээр гайхалтай амар тайван дотроо
оруулдаг, баяр хөөр дотор оруулдаг, аврал дотор оруулдаг, цэвэрлдэг, угаадаг тэр агуу эзэн одоо үнэхээр цэвэр орчин дотроо хэрхэн яаж ажилтгийг мэдрээсээ эргээд ирээрээ. Миний найзч байгаа. Найзтай ч гэсэн хандаж хэлж байна. Тэгээд энэ баяр хөөр дотор үнэхээр гайхалтайгаар эзний сүм чуулгандаа урин залж байна. Тийм бас энэ бүгд тийм эхлэгдэжээ. Тэгээд улнааш ирэх хүсэл нь байгаад байсан ч гэсэн дотроос нь тэр муухай бохир юмнууд ажиллаа те. Ичгүүр ч юм уу, хайд санаа зовлтыг өгөөд ирж чадахгүй байвал тэр үн битээ санаа зовоорой. Тэ? Ирээрээ бас ийм юунаас болж олон улсууд бас бүдрээ цаашаага эзнээс үнэхээр холдсон байх вэ. Өөрсдийгөө буруутгаад Тийм, хамгийн гол нь буруутгаад, нэг юм тийм. сая санаанд орлоо. Хүмүүс нөгөө эренгүүтээ энэ ч өстө гайхалтай бурхны ариун газар юм биш тий. Ямар гайхалтай юм бэ? Энэ дотор би ийм гим нүгэлтэй, би ийм бузар, би ингэж өөрчлөгдөж чадахгүй энэ дотор би байх ёсгүй юм байна гэд нэг явсны хүн хэлжээс байхгүй. Тэгтэл энэ зүйл яагаад угаасаа сүм чуулган чинь нөгөө нэг гимтэй хүмүүст л хэрэгтэй шээ. Бид нэр сүм чуулганд иржээж л энэ зүйлээсээ цэвэрлэгдэж, чөлөөлөгдөж эзэн дотор те гайхалтай өөрчлөлтийг авсан ш. Гэтэл нөгөө нэг те үннээс холдоод нөгөө буруутгалыг өгдөг, айцыг өгдөг, хурамч айцыг өгдөг. Тэгээд эндээс холдуулдаг. Тэр сүнс ажиллажсэн гэдэг нь те илчлэгдсэн ямар гайхалтай вэ те. За энэ хүрээд өнөөдрийнхөө подкастыг би тэд өндөрлөж байна. За өнөөдрийн подкастын маань сэдв нь Жезебел сүнсний талаар байлаа. За манай сүм чуулган дээр энэ Жезебел сүнс хэрхэн ажиллаж исэн талаар, ямар нөлөөлөл тогтоох гэж оролдож исэн талаар, ямар нөлөөлөл үүдэг, яаж таньж болдгийг, мөн энэ сүнсний эсрэг бид нар ямар арга хэмжээ авсан талаараа бид нар та бүхэндээ дэлгэрэнгүй ярьлаа. За өнөөдрийн энэ бидний ярьсан сэдв маань бол бидний гэрчлэл байсан. Сүм чуулган дээр яаж ажиллаж исэн, ямар нөлөөлтөй хүн байсан талаар бид нар бас тодорхой хэллээ. Үүнийг бол бурхан биднэрт энэ зүйлийн талаар яриа та нар гэрчлэх ёстой гэсэн учраас бид нар бурханд дуулууртайгаар өнөөдрийн гэрчлэлээ та бүхэндээ хүргэлээ. За бусад чуулганы ахлагч пастор нартаа бас энэ үг маань бас хүрсэн гэдэгт бид нар итгэлтэй байна. Тэгэхээр сүм чуулган дээр энэ Жезебел сүнс хүчтэйгээр ажилдаг. Эзний ажлыг, эзний төлөвлөгөөг биелүүлэхгүй тулд, нураахын тулд асар хүчтэйгээр залтайгаар нууц ажил хийж идэг гэдгийг та бүхэндээ хэлээ. За энэ хүрээд өнөөдрийнхөө подкастыг төгсгий. Дараагийн дугаар хүртэл түр баяртай. Баяртай.